та бүхэндээ шалгалтын өмнөх сэтгэл зүг бэлдэх талаар ярих гэж байгаадаа маш их баяртай байна. За би өмнө нь нэг чухал шалгалтанд бэлтжижсэн юм л да. Тэгээ манай нэг математик багш надад хэлдэг байсан. Манай тэр математик багш бусад математик багшаас их өвөрмөцсөн л да. Математикийн амжилт гаргахын тулд зөвхөн чи IQ тай байгаа чи тэр зүйлийг ингээд амжилтанд хүрэх юм бишээ. Чамд өөрт өчнөө олон юм ингээд нөлөөлдгөө гэдгийг ингээд баримталдаг EQ математик багш буюу EQ-г IQ-тай хослуул заадаг тийм математик багш байсан. Тэгээд тэр багшаас юу сурснаа одоо та нартай хуваалцъя. За тэгэхээр амжилтанд бол маш олон зүйл нөлөөлдөг тийм үү. За ерөнхийдөө авч үзвэл эхлээд IQ, хоёр дахьт нь болохоор мэдээж эрүүл чирэг бий, гурав дахьт нь болохоор EQ буюу хүний сэтгэл зүйн өөрийгөө удирдах чадвар гэсэн үг. За тэгээд тэр багш маань уулын psychology талаас ярил зөндөө олон мах бий байгаа л да. Тэгээ бид нарыг төөрөгдүүлэхгүй бас айлгахгүй тул ерөөсөө 3 бие мах бодод хуваадаг байсан. Эхнийх нь болохоор бодол бий, хоёр дахь нь болохоор сэтгэл бий, гурав дахь нь болохоор махан бий. Энэ гурав болохоор хоорондоо олон нягт холбоотой хүний хийж байгаа үйлдэлийг одоо чиглүүлдэг гэсэн үг. Та нар нэг ийм үг сонсч ирсэн үү? Хүний бодол хүний үйлдэлийг тодтогдгоо гэдэг. Яг тэрэн шиг энэ гурав бие биендээ нөлөөлдөг гэсэн үг. За, одоо буцаа хэдүүлээ шалгалт руу гаръя. За, шалгалт руу орохын тулд эхлээ 9 сарын 1-ээс эхлэе тийм үү? 9 сарын 1-нд ангидаа орлоо. Багш нар за чи одоо эжигийн шалгалт өгөх гэж шүү. Чи одоо ийм өндөр шалгалт өгөх гэж шүү. Чи одоо ийм их бэлтгэлтэй байх ёстой шүү гэл. Тэгэл 9 сарын 1-нд анх орсон чинь юун баахан шалгалт вэ? Бэлтэх бүхэл бүтэн жилийн хугацаа байна шүү дээ, тий? За яах вэ? Тэгж байгаа л хийчи гэл. Тэгсэн чинь 2 үйлдэл үлдчихлээ. Яах вэ? 2 үйлдэл ч гэсэн их хугацаа штэ. Хэдүүлээ нэг логин хийчихээ зүгээр штэ, тий? Тэгэл сүүлийн үйлдэл үлдлээ. За яах вэ? Бас хугацаа штэ. Биднэрт бас байна штэ. Бас боломж хонглын үзүүрт гэрэлтэж байна. Тэгсэн чинь гинт 3 дугаар үйлдэл эхлээл удаачгүй байтал шалгалт сарын дараа сарч хүрэхгүй хугацааны дараа болчихлоо штэ. Тэгэл паниктж эхлэн тийм үү? Юу илээ? Яалаа? Би юм хийлүү? Шалгалтанд бэлэн байгаа илүү гээл манай найз айдас гараад ирнэ. Шүн унтуулахгүй. Боддогдоо чи шалгалтан дээр унцвал яана? Чи одоо хүссэн оноогоо авахгүй бол яана? Чи тэрэн дээр тэгчүүл яана гэж боддогдоо. Тэ? Тэгэл энэ айдас гэдэг зүйл чинь том болоо гараад ирсэн зүйл юм уу гэхээр үгүй. Хүн төрхтөө анханасаа нэг 3 зүйлийг мэдэрч төрдөг гинэ. Эхлээд хүн бол төрхөөсөө авахгүйлаад хайрыг мэдэрдэг. Хоёрт нь уурыг мэдэрдэг. Тэгээ гуравт нь айдсыг мэдэрдэг. Буюу айдас бол байглаас бидэнд заяасан одоо дохио гэж болно. Ямар нэгэн аюул ирэх гэж байгааг биднэрт сануулга гэсэн үг. Тэр нь бол ямар ч байдал дээр та нарт аюул тохиолдсныг бол сануулдаг гэсэн үг. Та нар ингээ годамжаар зүгээр алхаж ийл да. Тэгсэн чинь нэг танихгүй хүн ирснэ гинт чам руу далай. Тэгвэл чи яах вэ? Шууд бултан нэдтэй те. Тэгэхээр энэ яаж ийнэ гэхээр тэр тухайн үйлдэл болоогүй байгаа ч гэсэн чам тэрэнд бэлдэх хугацааг айдас гэдэг зүйл маань сануулж төрүүлж хэлж өгөөд байгаа юм гэсэн үг. Тэгэнгүүт манай айдас бол амьхандаа бидний дайсан биш те. Чи тэр шалгалт чинь төхөөдөө шүү гэдгийг уулна биднэрт шүн олгон тийм бодлоор дамжуулж одоо сануулад байгаа гэсэн үг. За тэгээд за шалгалт боллоо бэлдээ гэж номнуудаа гаргаж тавьбаа. Ямар зузаан юм бэ? Нэг шөнийн дотор за яах вэ? Мокийнхоо өмнө л уншия гэж бодоод нийсэн чинь амар зузаан. Ямар олон чаптертай юм те. За бэжи нэг мок ажиллаад үзье да. Ядаж өөрөө нэгийг хийгээд үзье да гэлтгсэн чинь нэг past paper-ийн ажиллах хугацаанд дор хаяж цаг. Ямар урт хугацаа вэ? Яа тэгж байгаа л хийндээ. Яаж яагаад багш амар зузаан пейперүүд өгсөн. Тэгж байгаа л хийндээ гэж хойшлуулаа те. Тэгэнгүүт энэ бодлууд маань бидний түрүүний яриад байсан бодол биед маань хорыг авчирдаг. Тэр хормон сэтгэл биед маань харыг үүсгдэг. Харин махан биед маань хэрийг үүсгдэг. Хэр болохоро нэг ясандаа юу вэ гэхээр та нарын бие хөдөлгөөн болж байна л гэсэн үг. Буюу залхуурал биднэр дээр турч ирж байна. За тэгэхээр ер нь ингээд аваад үзвэл те залхуурал гэдэг нөхөр чинь бидний гол асуудал шийдэх ёстой асуудал юм байна шүү дээ. За тэгвэл асуудалтай хийдүүлээ тулалдъя л да. Ингийн тул та нар асуудлыг 2 хуваах хэрэгтэй гэсэн үг. Эхнийх нь ас, хоёр дахь нь уудал. Ас гэдэг маань юу гэж байгаа вэ гэхээр одоо дотроосоо хийн гэсэн хүсэл эрмэлзлээ
хүсэл эрмэлзлийнхаа галыг өдөөнө гэсэн үг. Одоо нэг 2 хүүхдийг авч үзье л да. Нэг нь болохоор за физикийн багш пейпер өгсөн гэж бодъё. Эхний хүүхд нь ямар их пейпер вэ те. За тэгж байгаа л за яг багш нэг сарын хугацаатай гэсэн. Тэгж байгаа л хийн дээ гээл те. Хоёр дахь хүүхд нь за яг ямар их юм. Гэтэ зүгээрээ би нэг өдөрт ядаж 2-2-оор нь хийгээл явчих. Тэгэхэд би сарын дараа гэхэд дуусчих юм байна да. За би өдөрт жоохон хийгээ явчих. Тэгвэл би дуусчих юм байна гэсэн хоёр хүүхдээ. Тэгэнгүүт энэ хоёрын хин нь илүү яг цагтаа үр бүтээлтэйгээр тэр зүйлийг хийж дуусгах вэ? Мэдээж 2 дугаар хүүхэд нь тийм үү? Яагаад тэр хүүхэд илүү их үр бүтээлтэй байна вэ гэхээр тэр хүүхэд асчихсан гэсэн үг. Тэр хүүхэд хийж чадна гэсэн өөрийнхөө хүсэл эрмэлзлийг асаачихсан байгаа. Үүн дээр нэг жишээ ярьж өгье л доо. Манай дүү ингээд манайх 100 ингээд засвар хийж исэн өвөө эмиг юм байшин. Тэгээд нэг юм эвгүй шат идэв штэ нарийнхан ингээ хан дамнуулж тавьдаг. Тэгээд тэр нь амар эвгүй дээр үеийн болохоор амар хол зайтай. Тэгээ амар эвгүй шат тахгүй юу. Тэгээ манай дүү 2 настай тэрэн дээр авирна гэ болтгоо. Тэгээ би хэлсэн байхгүй. Үгүй чи чадахгүй. Чи наа шатнаасаа унчи штэ. Чи тэгж байгаа бэртүүл яах юм. Наа чин тийм жоохон хүүхдэд зориулсан биш. Том үнэл гардыг ингээ тэгсэн чинь манай дүү чадна гэж зүрүүлээ болтгоо. Тэгээ болохгүй гэж холдуулаад хайсан чи орой мань хүн 2 шат ингээ алхацсан. Анаа намайг хараарай. Би нөгөө шатан дээр чи 2 алхаж чадцсан. Харж гин үү гэл. Тэр хүүхэд хичнээн би чадахгүй, чи чадахгүй, наа чи жоохон хүүхдийнх биш гэсэн ч гэсэн тэр хүүхэд миний тэр одоо сэтгэлд нь хийж байгаа хорыг ерөөсөө өөртөө халтаагаагүй байхгүй юу? Бамбайлцсан гэсэн. Би хичнээн чи чадахгүй, чи жоохон гэсэн ч гэсэн манай дүү чаднаа гэсэн өөрөөхөө тэр асцсан байсан сэтгэл зүгээрээ чадсан байхгүй юу? Яг тэрэн шиг та нар одоо зүгээр асаал хийх ёстой. Яагаад 2 настай хүүхдийн чадна гэдээ ярьж байгаа юмыг одоо 11, 10, 9-р ангийн бид нар чадна гэдээ дайрч чадахгүй гэж. Тийм биз дээ. Энэ яагаад та нар те одоо зөвхөн жоохон ичээгээл дэлхийн топ оноог авч болохгүй гэж. Яагаад та нар өөрийгөө төсөөлөжгүй сайн оноог авч чадахгүй гэж. Та нар чадна. Хэрвээ та нар зүгээр асаал хийж чадах юм бол та нар чадна. Та нар өөрсөндөө баяр хүргэж. Та нар өөртөө чадна гэ галыгаа асаачих. Харж гин үү? Ийм олон хүн чамайг дэмжиж байгаа. Ийм олон хүн чамайг чадна гэдэгт итгэж байгаа. Тийм болохоор зүгээр л сэтгэлээ асаа та нар чадна. Хоёр дахь нь уудал. Боёо за би чаднаа гэж зогсох биш те. Чадна гэчээ өөртөө байгаа боломжоор юмаа хийж үйлдэл болгоно гэсэн үг нөгөөтгөө. Өдөрт болгон те. За өөрийгөө уудлаад надаа ийм потенциал байгаа юм байна. Би энийгээ тэгвэл ингээ хөгжүүлээгээ өөртөө илүү танилцаж тэрийгээ хийж эхэлнэ гэсэн. За тэгэнгүүт энэ найз гэдэг нөхөр чинь те яг бидний дайсан юм уу, найз юм уу? Найз гэхээр шүн унтуулахгүй зовоогоод ах юм. А тэгснэ дайсан юм уу гэхээр биднэрт ирж байгаа аюулыг сануулад ах юм. Тэгэхээр айдас гэдэг зүйлийг бас 2 хуваах хэрэгтэй. Эхнийх нь Тур аюул ирж байгаагаас эхлээ буюу сандралтын жоохон паникны байдалтай бай. Угаасаа тэр чинь бол угаасаа байглаас бид нарт яасан чадвар واخгүй юу? Хоёр дахь нь болохоор дас. Тэр айдастайгаа дас. Одоо өөрөөгөө байгаа байдал те би ийм байгаа юм шүү. Одоо хичээхгүй бол болохгүй юм байна да гэдэгтэйгээ дасна гэсэн. Бусдаар бол паниктал юу илээ гэж байгаа сарыг өнгөрөөчих биш. За би одоо те хийхгүй бол болохгүй байгаа юм байна гэд хийж эхэлнэ гэсэн үг. За ингээд та нар маань одоо шалгалтын дээр айдастайгаа нүүр тулаад асуудлаа шийдээд амжилтаа өгнө гэдэгт бол итгэж байна. Анхааралтай сонссон та нартаа үнэхээр их баярлалаа.